Парис хот баяртай. Au revoir. Танилцахад таатай байсан. Өчтөр Paris Saint-Germain Champions League-ийг хожсон. Тэгээд араас нь юу болж байгаа юм бэ гэх юм бол зүгээр тий цагаачтууд, муслимчууд, африкчууд Парисыг шатаагаад бараг дуусгах чинь. За тэгээ яг тэр өдөр хин нүхнээсээ гарч иж байгаа юм бэ гэх юм бол Ангела Меркель. Ангела Меркель Германы Бундесканцлер 16 жил байсан. Тэгээд Ангела Меркель юу ихлүүлсэн бэ гэх юм бол Европын хилийг нээсэн. Сириагаас хүмүүс, муслим орноос хүмүүсийг, Африкаас хүмүүсийг юу хийсэн бэ гэх юм бол хүрээ дээр Европ нээлттэй хүрээ дээр бөөнөр хүрээ дээр хууль ёсоор хууль бусаар бүгдээр ороод ир. Тэгээ өчтөр юу гэж хэлсэн бэ гэх юм бол тэ Merkel is back warns Europe could be destroyed without more open borders. За Европ хилээ улам их нээхгүй бол устгах магадгүй гэж. За тэгээ Ангела Меркелийн зөв буруу юу гэх юм бол хэдүүлээ зүгээр өөрөө дүгнэлтээ гаргая. За өчтөр орой Парист юу болсон харцгаая. Арьсны үнгийг харж байгаарай. Энэ Ялтын баяр уу, Ислам, муслим бослого уу, бүүм. Тэгээд нэр юуны төлөө тэмцэж байгаа юм бас мэддэхгүй байна те. За тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол энэ бол Парис хот биш ээ. Энэ Франц улс биш ээ. Яагаад биш юм бэ гэх юм бол энэ Парис байхаа болцсон. Окей. Франц байхаа болцсон. Улам их юутай төстэй болоод байна гэх юм бол тэ Африктэй улам төстэй болоод. Тэгээ ард иргэдэн нэгнээс захлах байгаа юм болов? Дараагийн сонголт дээр хэнийг сонгох юм бол? Энэ Европ хүмүүс нь арай дэндүү төвчээртэй юм биш үү? Эсвэл нөгөө зарим харж байгаа хүмүүс за хөөрхөн амт тий хангалттай халамж өгөхгүй болохоор хангалттай орон сууцаар хангаж өгөхгүй болохоор за тэгээ өөрийнхөө улс орн руу буцаж чадахгүй болохоор яагаад гэх юм бол өөрийнхөө улсаа сүрүүлсэн, шатаагаа дуусгацсан, дампууруулсан, бизнес хийн гэж байхгүй зүгээр хулгай хүчингийн хэрэг хулгай. Тэгээд за тэгээ энэ бичлэг хамгийн гайгүй хүн заяа. Одоо бүр хүн бичлэг ороодох юм заяа. Энийг хартаа. Энэ одоо юу вэ? Энэ Франц улсын нийслэл мөн гэж юу? Тэгээ 100 гаруй хүн гимтсэн. 2-4 хүн бүр нас барцсан гэж байгаа. Тэгээ зүгээр ингээд хотод шатж байгаа зү. Тэгээ Франц улс ямар нэгэн тэмцээний дэлхийн авраг олчих юм бол тэгээ яах юм бүр нэг улстай яг ингээд дил бүсэрч юм уу те. За. Арьсны үнгийг хараарай. Хаанхын гаралтай хүмүүс ингээд энэ тэнд авираад улсынхаа нийтийнхаа өмч хөрөнгөө гівдэж байгаа юм. Wesh, wesh, j'ai une caméra au-dessus de lui, tu sais. Wesh. Иргэн тойрон нэгэр уу. За. Тэгээд ийм замбараагүй байдал үүсэж байгаа юм чинь тийм ээ. Пүүц хэрэгтэй ээж магадгүй, тансаг бараа хэрэглээ хэрэгтэй ээж магадгүй. За тэгээд бизнесуудыг яах ёстой. Тэгэл Сан Франциско хот амьдарч байгаа хүмүүс нь хэлээрээ хотын төвд байгаа, Сан Франциско даунтаун байгаа, зарим дэлгүүрүүд нь аль хэдийн хаагдсан. Лос Анжелес тэ Sunset Boulevard гэх мэт чинь бас тансаг бараа зардаг дэлгүүрүүд нь бүгдээр татан бөгцсөн. Яагаад? Ийм хүмүүсээс болж. Энэ Foot Locker одоо эднийг яатсан бол. Foot Locker. Тэгээд эдгээр юу ойлгохгүй юм бэ гэх юм бол за энэ дэлгүүрийг бид нэг ингээ буулгачих юм бол энэ дэлгүүр буцаагаад ирэхгүй ойлгохгүй. Тэ энэ хотыг шатаах юм бол энэ хот дахиж босчихгүй ойлгохгүй. За яа. Тэгээ Африкт яг энэ болж байгаа хгүй. Африкт нөгөө цагаан хүмүүсийн байрсан цахилгаан станц, зам, төмөр зам бүгдийг нураагаад задлаад огтлоод тэ ломбард нь тавиад зараад бүгдээрээ дууссан сүрцэн.
The Chanel. Тэг бараг цагаан хүн байхгүй гацлаа. Дандаа тэ холимог хүмүүс эсвэл хар ярьстай хүмүүс эсвэл муслим. Дээрээ дууссан. Тэг одоо цагдаа ирж байна заа. Одоо царцаа шиг жомнууд шиг ингээд. За тэ. Хариса тэрчтэй шатж. Та тийм машин ингэ шатж байгаа, та тийм жижигэн бизнес шатж байгаа, талхны цэг шатж байгаа, 8 нэрийн дэлгүүр шатж байгаа. Тэгээ бизнес хийх ямар ч хэрэггүй. Тэгэхээр даатгалын компаниуд энийг буцаага төлж чадахгүй яагаад гэх юм бол энэ баг улс төрийн бослого, байгалийн гамшиг дундуур ингэ тооцогддог болохоор. Энэ адилхан хүмүүс. Игээл хүмүүс нас барж байгаа. Тэгээ ард иргэд нь хизээ босч ирэх юм бол яах гэж Макроныг сонгож байгаа, яагаад уламжлал намыг сонгож байгаа, яагаад Марин Ле Пеныг шорон дотор хийх гээд байгаа, яагаад AfD намыг хориглох гээд байгаа юм? Одоо ойлгож байна уу? Сайн мэдгүй энийг дэмжиж байгаа юм болов уу? Улам их ийм сармагчнуудыг улсаар дүүрэх үү? Тэ? Дандаа адилхан. Цагтаа ирээл ингээл тэгээд энэ удах тусам тэгээд дархлааны реакц бүр амар хүчтэй болсон заяа. Машин алдсан, бизнес алдсан, гэр бүлийн гишүүн гимтсэн, нас барсан хүмүүс нь одоо радикал болж эхэлж байгаа. Тэ? Радикал болж эхэлж байгаа. Тэгээд бүлэглэж эхэлнэ. За тэгээд эднэр хариу барьна. Эднэрийг баривчлан модноосоо дүүжлэн, аална, тэ шатаа. Гарч байгаа. Тэгээд энэ хүмүүс байна шүү дээ, тэ. 50 хүнийг сонгохгүй. Тэ? Зүгээр эднэрийг буцаа гарах ёстой, хууль ёсороо бүгдийг гарах ёстой гэж тэгж ярьдаг хүнийг сонгохгүй заяа. Энэ дахиад 4 жил юм уу 8 жил үргэлжлэх юм бол хамгийн экстрем шийдлийг санал болгож байгаа хүнийг сонгоно. Тэр хүн тэгээ юу ярих юм бэ гэх юм бол гэмт хэрэг юм шууд газар дээр нь буудъя. Дүүжлий, алий, шатай гэсэн хүнийг сонгоно. За. Иймэрхүү яриатай хүмүүс хизээ байсан бэ? Муссолини, Франко, Гитлер. Тэгээд яагаад энэ Европын улс төрч дандаа Украиныг яриад байгаа юм? Яагаад гадны нэг дайсныг яриад байгаа юм? Яагаад Путин үргэлж яриад байгаа юм? Яагаад үргэлж Трампын эсрэг юм яриад байгаа юм бэ? Яагаад үргэлж улсынхаа дотоод асуудал ерөөсөө ярихгүй? За яа. Дандаа гадаадын мэдээллийг яриад байгаа юм бэ гэх юм бол дотоод асуудал руу анхаарлыг хандуулмааргүй байгаа. Садааруулмаар байгаа. Тэ? Яг гэх юм бол энийг тэд нар үүсгэсэн байхгүй. Өнгөрсөн 16 жил зөвөр тогтвортой энэ хүмүүсийг авчирсан. Хөөгөө гаргахгүй, цагдаа шүүх шорон дотор хийхгүй, зүгээр ингээд сул тавьчихж байгаа. Тэ? Тэгээ онгоцсон дотор энэ хүн өөрийнхөө авгаагаа удирч чадахгүй, үгэнд оруулах чадахгүй, камерын дэрэгдэн алгадуулж байгаа энэ хошног. Тэ? За тэгээд улсаа сарбагчнаар дүүргэх юм бол тэ? Амтны хүрээл болдгийг шүү. Au revoir Paris. Au revoir тэ? France. Je suis désolé. Ouais, c'est fucked up.